За сайн байцгаана уу? Орой мэд үргэе. За ингээд хатан зүгийн нэгдлийн зүгээс тун удахгүй цуврал подкастууд хууны хөгжлийн хэлбэрээр хуу хүмүүсийн чадамжуулах, тэднийг орлоготой болгох, тэгээс нэгийг эхлэх бизнесийн аргачлал буюу та секундэд хэдэн төгрөг олдог вэ? Мөн мөнгөний үнэр түнээс цухтаах. Та бол цорын ганц хайрын бүтээл гэдэг сэдвүүдээр хууны хөгжлийн сургалтыг явуулж байгаа байлаа. Тэгээ өнөөдөр та бүхэндээ хичээцгээ групп дээр байгаа бүх хүмүүстэй зөв амьдралын хамтдаа урайтай байдаг болохоор өнөөдөр бүгдөө нэгэн сургалтыг хамтдаа орцгоё гэж шийдлээ. За өнөөдрийн манай сургалтын сэдвийн нэр нь бол өөрийгөө хөгжүүлэх арга зүй. Хууны хөгжил гэж юу юм бэ? Энэ талаар бүгдөө хамтдаа ярилцгаулна. За хууны хөгжил гэдэг нь ер нь хүн өөрийгөө хөгжүүлэхийг л хэлээд байгаа. Ямар нэгэн асуудлыг шийдвэрлэх, амжилтанд хүрч нэр цуутай хүн болох гэдэг ч юм уу. Эсвэл өөрийгөө ямар нэгэн байдлаар хөгжүүлэх, өөрийнхөө үн цэнийг хэрхэн хүссэн хэмжээд өсгөж, өөртөө бусдыг татаж чадах хэмжээний хүн болох вэ гэдэг маш олон ургалж асуудлаас ер нь хүн хууны хөгжлийн хэлбэрүүд ялгагдж байдаг. Ер нь хүмүүс өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө өсгөн дэвшүүлэх хэлбэр дээр маш их анхаардаг ч гэсэн яагаад өөрийгөө хөгжүүлэхгүй байгаад байдгийг бэ гэсэн асуудал гарч ирдэг. За миний дуу энэ бол тестээр явж байгаа удахгүй бүх энэ подкастууд мань явагдах учраас миний явж байгаа дуу тест ямар байгаа талаар хүмүүс маань өөрсдөө одоо холбоотой мэдээллүүдийг бас надад өгөөд байгаарай. За тэг хичээл эхлэе. Миний дуу хоёр болж байгаа бол орой мэнд болж байна гэд манайхан бичээд гараа. За ингээд бүгдөө өнөөдөр хүний хүсэл хязгааргүй болохоор хүний хөгжил мөн хязгааргүй гэдгийг ойлгож авцгаая. Хүн бүхэн өөрийгөө өссөн дэвжих, өөрийнхөө амжилтанд гарах ямар нэгэн шийдвэрийг бий болгохдоо өөрөө түнд хүрэхийн тулд маш олон хэлбэрээр өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг. Мэдээж тодорхой хэмжээний алхам бидний ярьдаг алхам болох сургалтын хэлбэрээр яваад хөгжөөд гараад ирж байгаа боловч дахиад улам цаашаа хөгжих хүсэл маань төрсөөр л байдаг. Гэхдээ хүссэн болгоно хүмүүс авч чаддгүйтэй адилхан хүссэн одоо өөрийгөө хөгжүүлэх хэлбэрийг бас зөв сонгож чадахгүй бол бас авч чаддгүй байх. Тэгэхээр хууны хөгжил тийм чухал юм бол яагаад хүмүүс өөрийгөө хөгжүүлэхгүй байгаад байгаа юм бэ гэсэн асуулт та бүхэнд гарч ирэх байх. За тэгвэл эдгээр асуудал дундаас бас сонирхолтой асуудлуудыг өнөөдөр бүгдөө хамтдаа ярилцуулна гэсэн үг. За нэгдүгээрт хүн өөрийгөө байгаагаас өөрийгөө харж чаддгүйд бас их учир байдаг байх. Яг л одоо энэ хөгжсөн байгаа энэ орчин болон яг одоо өөрийнх нь хөгжсөн байгаа энэ хүрээллийн хэлбэр нь тухайн хүн маань яг одоо өөрийнхөө хөгжлийн хэлбэр нь тохирцсон юм шиг. Эсвэл яг тийм нийгмийн харилцаа юм уу? Тухайн тэр харилцаан дээр зогсоод байдаг байдал үүсдэг байх. Ийм болохоор хүмүүс хөгждөггүй. Эсвэл хоёрдугаарт өөрийгөө хэн болж харахыг одоо өөрийгөө хэрхэн хөгжиж байгааг хүн өөрөө харах юм бол маш хурдан өөрийгөө хөгжих боломжийг харж чаддаг л гэсэн үг. Жишээ нь хүн бүхэн ярьдаг амжилт. Амжилт гэж яг юу хэлээд байдаг юм бэ? Би амжилттай амьдрахын тулд улам их хөгжмөр ингэж ярьдаг. Тэгвэл та хөлд орох, хэлд орох, сургуульд орох, 1-р ангиад төгсөх, бэлтгэл ангиад төгсөх, 10 жилийн төгсөх, дээд сургуульд төгсөх бүхэл үед та амжилттай үргэлж ялалтыг байгуулсан байдаг юм шүү дээ. Тэгэхээр хүн үргэлж хувинд бол хамгийн гол юм нь хувийн амжилт байдаг. Тэгэхээр та амжилтыг өөртөө бий болгож чадчихлаа бол та хөгжиж байна л гэсэн үг. Энийг тэгэхээр бид бас ойлгох хэрэгтэй байхгүй. Ямар нэгэн мөрөөдлөө биелэх шийдвэр гаргавал та яах юм бол? Ямар нэгэн шинэ чадваруудыг эзэмшүүл би яах бол? Өөрийгөө голох биш, өөрийгөө хөгжүүлэх хэлбэрийн алхамын өдөр болгон өөртөө гаргасан зорилтуудыг бий болгож чадах юм бол та хамгийн хүчтэй, хамгийн чадвартай болж чадна шүү дээ. Жишээ нь хүн 7 хоногт 7 өөр төлөвлөгөө гаргаад тэр бүхэнд өөрийгөө хөгжүүлэх хэлбэрийг оруулж чадах юм бол та маш хурдан хугацаанд. Тэгээ ерөнхийдөө онлайн мэдлэгийг хүн бол 14 хоногт авдаг бол тодорхой дадлыг 21 хоногт авна. За тэр авсан дадал зуршлаа хэвшил болгоно гэх юм бол танд 90 хоног хэрэгтэй гэсэн үг. Та тодорхой хэмжээнд одоо 180-аас дээш хоног буюу 6 сараас дээш хугацаанд өөрийгөө хөгжүүлж чадах юм бол та бүрэн өөрчлөгдөж чаддаг юм аа гэсэн үг.
Тэгэхээр хүн өөрийгөө маш сайн сонсож сурах хэрэгтэй байдаг. Тэгэхээр хүн өөрийгөө хөгжүүлэхийн тулд юунаас эхлэх ёстой вэ гэвэл өөртөө төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Жишээ нь одоо хувь хүн өөртөө ямар төлөвлөгөө гаргадаг юм бэ гэхээр өөрийгөө хөгжүүлэх чиглэлээр өөрийнхөө өнөөдөр хийж чадаагүй зүйлийг төлөвлөх хэрэгтэй гэдэг байхгүй. Дадал хөвшил болсон зүйл биш. За би өнөөдөр амс угаач да. Маргааш би нэг одоо аяга угаач да. За энэ манай гэрт ингээ хөвшил болсон ч гэсэн би өөртөө хөвшил болсон ажлаас босоод өөр төрлийн зүйлийг өөртөө тавиад эхлэх тусам одоо бид нар яриадаг цагийн менежмент гэдэг зүйлч бий болж эхэлдэг байхгүй. Та ийм байж мэтлэгээр 30 хоног яваад үзэх юм бол та өөрөө маш том ялж чаддаг юм аа л гэсэн. За дээрэс нь хувийн нэг хөгжлийн хэлбэрт одоо хөгжлийн арга зүй дээр бас нэг том юм бол амьдралын тойрог гэж зүйл. Амьдралын тойрогоор та ямар зурсан байгаагаас амьдрал чинь бас их шалтгаалж байна. Та хэд их бусдын хамааралтай эсвэл дандаа бусдаас боломж хайдаг бол та мэдээж хөгжихэд хэцүү байдаг. Тэгэхээр амьдралын тойргийн гол цөмөө та өөрийгөө болох хэрэгтэй. Өөрийгөө болгоод өөрийнхөө гадна хүрээлэлд өөрийнхөө хань ижил мөн түүний гадна талаар өөр хүүхдээ, өөр хүүхдийн гадна талаар аав ээж ах дүүгээ, түүний гадна талаар ажлаа, ажлынхаа гадна талаар хобби юм сонирхол, мөн түүний гадна талаар бусад найз нөхдөд бий болгож чадах юм бол таны өдөр болгон хийгдэж байгаа ажлын хөтөлбөр төлөвлөгөөч нь тийм хэлбэрээр тусгагдаж чадах юм бол та хөгжинэ. Одоо Монголд бол яадаг вэ гэхээр яг амьдралын төв нь ажил гэдэг. Мөнгө. Хоёрдугаарт үр хөвгт. Гуравдугаарт найз нөхөд. Дөрөвдүгээрт хобби. Харин гадуур тавдугаарт хань ижил байгаа шүү дээ. Гэхдээ ерөнхийдөө бид түрүүн хүн хөгжүүлэхэд ийм олон хэлбэрүүд байдаг гэдгийг бид нэр сургалтын дээр маш их задлж олон талаас нь ойлгох хэлбэрээр 14 өдрийн хичээлийг бид явуулсан байна. Энэ хичээлүүд дээр маань маш идэвхтэй оролцсон. Нийт одоо саяны хичээлийг маань цааш нэгэд энэ дотор маш олон хичээл ярьчихж байгаа шүү дээ. Энэ хичээлүүдийг одоо өөрсдийн болгож авсан хүмүүстээ маш их баярлалаа гэж бас хэлмээр санагдаж байна. Тун удахгүй одоо ингээд би энэ тест хийж байна. Манай хатан зүгийн захим радио маань одоо ингээд үйл ажиллагаа нэгээд эхэлж байна гэсэн үг. Тэгэхээр өдөр тутам таны мэдэх вэ? Өдөр тутам танд өөрт чинь хувь хүний хөгжлийн хэлбэрийн сургалтууд мөн та бүтээлч хэлбэрээр өөрийгөө эрхэм бүтээл сэтгэлгээтэй болгодгийг бодол биелээ олдог чиглэлүүдээр маш олон цоврал подкастууд явах бол мөн орон нутагт байгаа сайн гэж суралцаад маш сайн одоо төгссөн хүмүүсээ бас баярлалаа гэж хэлэх хэрэгтэй санагдаж байна. За эдгээр хүмүүс маань орон нутгаас мөн одоо цагуудад энэхүү хөтөлбөрт маань орж иж та бүхэнтэй бас нэгдэх юм байна. Та ч гэсэн бусдад өөрөө зааж сургах алхам алхмын сургалтын хэлбэрүүд байдаг бол та бид нартай бас нэгдээрэй. Хатан зүгий гэдэг нэгдлийг хүмүүс янз бүрээр л ойлгоод гэх шиг байна, тийм ээ. За хатан зүгий нэгдэл маань хувийн хөгжлийн хэлбэр дээр нэгдүгээр тулгуурлаад хоёрдугаар хувь хүний хөгжүүлсэн хүмүүстэй бид нэр өрхийн гэрийн орлоготой болгох чиглэлээр өрхийн аж ахуй үйлчлэгээний чиглэлийн зүйлүүдийг хамтдаа сурна гэсэн үг. Тэгэхээр энэ захим радиогоор яг энэ чиглэлийн сургалтууд, хамгийн сүүлийн технологийн аргачлалууд, инновацийн бүтээгдэхүүнүүдийг хэрхэн хийдэг, өрх гэрээ хэрхэн орлоготой болгодог. Тэгээс нэгийг эхлэх буюу үржүүлэн, ургуулan, бойжуулах чиглэлийн бизнесийн онцлогуудыг энэ дээр бас цувралаар орох явуулъя. За мөн 3 дугаарт бид нар нэгэд үйлдвэрлэл хийгээд тэрийг маш богино хугацаанд инновацлж болдог арга зүйн талаар хамтдаа сурахаас гадна 4-р нь бүгдээрээ сошиал медиа маркетинг буюу MLM маркетинг системийг зөв Монголд угсрах мөн Монголын гэсэн ягаад MLM маркетинг системийг гаргаж болдгоо бэ гэдэг чиглэлээр сургалтууд орох юм байна. Тэгэхээр та бүхэн ч гэсэн энэ бүхэнд хамтдаа оролцсон гэдэгт би итгэлтэй байна. Тэгэд энэ 10 сарын одоо эхний суралцагч нарыг маргаашнаас эхлээ бүртгээд манай өмнө сургалтаар алхмын сургалтуудаар үнэлгээ аваад, онц үнэлгээгээ аваад гарч ирсэн одоо сургагч багш нар маань та бүхэнд алхмын сургалтыг хамтдаа цаашаа явуулахад одоо болсон байна гэдгийг өнөөдөр хэлж байгаа. Бид бүхэн ямар нэгэн зүйл дээр гаццсан байна. Юун дээр вэ? Тэгээд бид нар ямар нэг юм хийх хүсэл мөрөөдөл байгаа боловч тэрийг хийж чадахгүй. Тэгвэл юун дээр болоод? Тэгвэл хувь хүн өөрийгөө ад жаргалтай болгох. Өөрийнхөө орчныг эрүүл болгож чадах юм бол танд амжилт үргэлж ойрхон байдгийн шүү л гэдгийг та бүхэнд хэлэх зорилготойгоор энэ хатан зүгийг нээсэн байгаа шүү.
Тэгэхээр өөрийн хөгжил арга зүйн хувь хүний хөгжлийн хувьд за ерөнхийдөө бидний гацаад байгаа байдлуудыг ингээд тодорхой хэмжээгээр бид нар өөрсдөө шийдэж чадах юм бол хүн бүхэнд хөгжих боломжууд байдаг. Харин энэ боломжийг ашиглах уу гэдгийг л та бүхэн өөрсдөө шийдээрэй л гэсэн үг. Ер нь шийдсэн хүмүүс бол хол явдаг. Тэд мэдээж амжилтанд хүрдэг. Тэд хүссэн амьдралаа амьдарч ажралтай байдаг болохоор шийдвэр гаргаснаа өргөж баяртай байдаг бахаа гэж боддог. Хоёрдугаар шийдэж чадаагүй хүмүүс олон юмнаас хоцордог. Тэд хитэд шийдвэр гаргаагүй ч гэсэн өөрсдөө энэ газараа хэврээ юм гэж боддог боловч тэд уруудсаар байдаг гэдгээ огт ойлгодоггүй. Эсвэл хүн нэг бол өсөж хөгждөг, нэг бол урууддаг. Яагаад гэвэл амьдралын хэмнэл маань өргөж шинжлэгдэж байдаг болохоор нэг хэвэндээ байна гэж огт байдаг юм гэдгийг л тэд сүлд нь мэддэг юм шүү дээ. За тэгэхээр мэдээж бид нар өөрсдөө хөгжүүлнэ гэхийн тулд нэгдүгээрт өөрийн эрүүл мэндийг нэгдүгээр тавиарай л гэсэн. Хэрвээ та өнөхөр хөгжихийг хүсэж байгаа бол эрүүл байх хэрэгтэй. Бие муу байгаа бол яаж игээд хүнийг эрүүлжүүлэх хэрэгтэй. Бие бол бидэнд байгаа хамгийн нандин зүйл. Та цор ганц гэдгийг чинь л илэрхийлж байгаа зүйл шүү дээ. Тэгэхээр эрүүл мэндэд эхлэх барьцаа маш сайн анхаарах хэрэгтэй. Эрүүл байна гэхээр наад цан уур уцаар, бухимдал, ар гэрт байгаа сэтгэл зүйн онцлогуд гэдэг юм уу? Өглөө болгон таны амнаас гарч байгаа үг бүхэн таны эрүүл мэндэд маш их нөлөөлдөг гэдгийг та бодож авах хэрэгтэй. Тэгээд ч ерөн хүмүүс жишээ байдаг штэ. Олон жил насалсан хүмүүсээс та энэ насыг яаж насалсан бэ гэж асуудаг. Харин тэр хүний үгийг хүмүүс сонсдоггүй. Яагаад? Яагаад гэвэл бүгд гал цал юм дуртай. Өнөөдөр 50 60 хүрсэн насалсан хүн 20-тай 30-тай хүмүүсээр хичээл заалаа сууж байгаа тохиолдлууд байдаг шүү дээ. Тэгэхээр уг нь өөрөө тэр хүмүүст заагаад яаж энэ амьдралыг хвшлэг болсон гэдэг заах юм бол илүү олон хүнд зөв шийдвэр гаргахад нь туслах юм байгаа шүү дээ. За хоёрдугаар оюун ухаан гэдэг зүйлийг одоо тэлэх хэрэгтэй. Ном сайн унших хэрэгтэй байна. Маш гоё эерэг хүндэлтэй орчнуудыг бий болгох. Шинэ санаа бодлыг олох. Тэгэд ер нь томор сэтгэх. Томор ярих биш. Томор сэтгэх эзэмших байдлыг өөртөө бий болгох хэрэгтэй байдаг. Мөн оюун ухаанд гарч буй айдсыг даван туулж цоо шин боломжийг өөртөө өгч сурах хэрэгтэй байдаг. Гэхдээ айдсаас болж хойшоо суугаад бол та сул дорой нэг л болно л гэсэн үг шүү дээ. За мэдээж хамгийн гол юм бол зүрх сэтгэл. Зүрх сэтгэлээ гоё хөгжүүлэх хэрэгтэй. Зүрх сэтгэл гэдэг нь юу гэсэн бол бусдыг хайрлах, өөрийгөө хайрлах, гэр бүлээ хайрлах. Үргэлж хамт олон орчиндөө хамгийн эерэг харилцааг үүсгэж байгаа хүнд л зүрх сэтгэл үүсэж байдаг юм шүү дээ. Хүүхний хөгжилд өөрийгөө хөгжүүлэхэд гарчсан хамгийн том зүйл нь бол сахилга бат гэж зүйлийг хэлдэг. Та нар хэн нэгэнд өөрийгөө гайхуулж, хэн нэгэнд гоё харагдах гэж, хэн нэгний амьдралд дэм болох гэж явж байгаа бол та хизээж амжилт хүртэхгүй. Харин та өөрийнхөө хажууд байгаа хамгийн гоё зүйлүүд чинь гэдэг юм, хамгийн сайн эрдэнэ чинь гэдэг юм, алмаз чинь гэдэг юм. Бүх зүйл танд өөрт чинь байдаг гэдгийг хизээж битгий мартаарай. Мэдээж сахилга батыг бий болгож чадсан амжилтыг үзэж чаддаг. Дээрээс нь талархаж сурах хэрэгтэй. Ямар нэгэн зүйлийг хүсээд итгэсэн зүйлдээ талархаж чадах юм бол та амжилтыг бий болгож чадна. Тэгээ би өнөөдөр нэг үгээр энийг Жак Магийн хэлснийг гоё үг хэлээ л дээ. Би өглөө бодож байсан. Сарвагчинд гадил өгөх, мөнгө хоёрыг цуг өгөхөд тэр гадлыг л идэнэ. Харин сарвагчинд мөнгөөр олон гадил авдаг гэдгийг заагаад өгчих юм бол тэр мөнгийг л авна штэ гэсэн үг байдаг. Яг үүнтэй адилхан Монголд маань хүмүүс маань өөрийгөө хөгжүүлэхдээ нэг юмыг андуураад байдаг. Хөгжүүлнэ гэдэг бол хөгжихийн хэлбэрийг хэлдэг болохоос ямар нэгэн ажилд ороод өндөр цалинтай ажилд орохыг сонирхож байгаа хүнд бол хөгжил байдаг юм шүү дээ. Би өнөөдөр ямар нэгэн ажил хийгээд цалин аавна гэсэн сэдвгүйгээр байгаа хүн бол хизээч өөрийн санаачлагаараа тухайн албан байгууллагын үүсэл хөгжил цаашдын ирээдүйн зорилгот нь хүрэхэд тусалж чаддаггүй. Зөвхөн тэр хүн нормынхаа ажлыг хийгээд цалин авах эсвэл жоохон илүү ажил хийгээд их ахуй цалин авахыг боддог. Харин энэ бол хувь хүний хохирогч болдог хэлбэр байдаг юм шүү дээ. Тэгэхээр цаашдаа бид нэр санаачлагтай хамт олон болж хамтдаа нийлж орлогоо олох, нэгнийгээ дэмжих, туслах тийм хамт олныг олохын тулд бид нэр зөгийг болохоор шийдсэн юм шүү. Жишээ нь ялаа зөгийн хоёр гэдгийг ялгааг л гаргах гэсэн юм гэсэн үг. Ямар ч гоё цэцэгт талд та ялааг сүргээр навч тавиад үзээрэй. Тэр цэцэг талын хаа нэг газар ялгацсан байгаа. Тэн дээр л овоорно.
тэр дотор тэдний дотор заавал нэг нь өөртөө эрдсэн батхан буюу бусдаа өнгөрсөн тийм л амьтан болдог. Харин батхан хамгийн богиностой амьтан байдаг. Харин зүгий бол ямар ч бохир орчинд зүгийг тавихад тэнд байгаа амьд ургамал дээр л бүгдээрээ сууж чадна. Харин бүгдээрээ нэгдсэн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулахаас гадна өөрсдөө хөгжүүлэх хөгжлийн хэлбэр нь үнээс ч илүү байд юм шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ цаашдаа хувийн хөгжлийн хэлбэрийн сургалтуудаа илүү сайн чадваржуулаад мөн өөрсдөө ч гэсэн таа ч гэсэн оролцоод хүмүүсийг зөв амьдралд нь уриалахыг хүсэж байгаа бол бид нэр хүмүүнийг юм өгж халамжлах биш. Харин хүн өөрөөсөө ургаж болдгийм, өөрөөсөө тгээс нэгийг эхлэж болдгийм гэдэг аргачлалыг нь хамтдаа зааж өгцгөе л гэж би бодож байна. Тэгээ өнөөдөр миний ярьж байгаа юм та бүхэн тэр таалагдж байгаа бол хамтдаа зөгий болцгоё. Биеиндээ тусалцгаая. Ягаад Монголын гэсэн одоо том нэтворк маркетинг ягаад гарч болдгүй? Биений гэсэн хов хүмүүсийн харилцааны хамгийн зөв хэлбэртэй ийдэг орчныг үүсгэсэн хүн хүмүүсийн амьдралын тойргийг бид нар угсарч болохгүй гэж. Хэр бид нар мэдээллийн цензургүй орчинд яг л энэ чигээр байх юм бол бүгдээрээ л ялаа байлна гэсэн. Өнөөдөр ямар нэгэн одоо зүйлийн сериалыг дагаж гүйхтэй биш. Ямар нэгэн зүйлийг өөртөө зөв хэрэглэх хэлбэр дээр суралцаж авах нь хамгийн зөв байгаа шүү дээ. Өнөөдөр iPhone 16 авъя гэж ярьж байгаа. Тийм үү? Хүн байж болно. Харин 16-ыг юунд ашиглах гэж байгаа? Тэрийг авахд хичнээн төгрөг орох вэ гэдгийг тооцоод харин тэрийг хугацаанд одоо төлж ингээд тэр утсыг авч одоо 4-5 жилээр зарим төлөх байлгүй те бодвол. Төлж авч яснаас тэр хугацаанд тэрнээс илүү хэмжээтэй өөртөө орлоготой ашигтай байх вариантыг сонгосон нь хамгийн зөв баг. Дээрээс нь бид нар монголчуудын маань 90 орчим хувийн өвчтөй сэтгэл готрлын маш хүнд хэлбэрт орцсон. Өөрөө өөрсдийгөө эрүүлжүүлэх хэлбэрээ ч мэдэхгүй дандаа л өг мөнгөн дээр хэн нэгэн таалагдах гэж амьдарч байгаа шүү дээ. Харин хамтдаа өнөөдрөөс эхлээд та өөрийгөө өөрчлөөрэй. Хэрв та өөрийгөө өөрчлөхөд томоохон шийдвэр гаргаж чадахгүй бол ядаж 2 хоног, 3 хоногт төлөвлөгөө гаргаад тэр төлөвлөгөөнд тогтмол хийдэг ажилчин биш. Харин таны огт санаанд хийгддэггүй гэртээ хийдэг нэгэн жижигхэн ажлыг л та төлөвлөгөө болгоод явж чадах юм бол та өөрчлөгдөж чаднаа л гэсэн үг. За тэгээд өнөөдөр бид хамт өөрийгөө өөрчлөхөд өөрийгөө хөгжүүлэх арга зүйн та өөрөө юм байна гэдгийг хэлэх гэж оролдлоо. Хувийн хөгжил гэж та өөрийгөө дэвшүүлэх, өөрийгөө амжилттай явуулах, өөрийнхөө төлөө явахд хамгийн гол нь анхаарах хэрэгтэй байна. Та цорын ганц хайрын бүтээл гэдгийг л өнөөдөр би та бүхэнд хэлхийг зорилоо. За баярлалаа. Тэгээд сургалтанд орох сонирхолтой хүмүүс байх юм бол доотлолт коммент хэсэгт бүгдээрээ окей гэж бичээрэй. Харин миний ярьсан юмнаас танд нэг ч гэсэн зүйл таалагдсан бол та зүрх дараарай. Баярлалаа.